Наадам төгсөн энэ үеэр иргэд хоньны шинэ мах идэхийг эргэлздэг. Тэгвэл хонь ямааны үн өнгөрсөн жилээс 100-аас 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодорхойлбол өнгөрсөн жилийн мөн үед дунджаар төлөг 200 мянга, эм хонь 300 мянган төгрөг, гэр хонь 350 мянган төгрөг, харин ямаа 250 мянган төгрөг байжээ. Тэгвэл өнөөдөр эмээлт захад төлөг 280-аас 400 мянган төгрөг, эм хонь 400-аас 500 мянга, эр хонь 450 мянгаас 700 мянган төгрөг, харин ямаа 350 мянган төгрөгийн үнэтэй байна. За үзэгчдээ бид эмээл захын малын худалдаанаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр таны харж байгаачлан одоо эдгээр 90 хойноол 450 мянгаас 550 мянган төгрөгийн үн ханштай байна. Малчтын хувьд өнгөрсөн өвлөөс хойш малын үн буураагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Үүний шалтгаан нь бол махны үн өндөр байгаатай холбоотой, мөн малаа борлуулах иргэдийн тоо цөөрсөн, мөн орон нутгийн шүлхий өвчин гарсантай холбоотой, түүнчлэн одоо махны үн өссөнтэй холбоотойгоор иргэдийн худалдаа авах чадвар ч гэсэн буурсан гэдгийг хэлж байна. Сарын өмнө 5 сард ирчихсэн. Тий. Яг энэ авчихсан. Суван 450 авчихсан. Суван 480 хийчихсэн. Ер нь буурахгүй шинжтэй биш шүү дээ. Шинэ хоолойхоо махыг авч чадахгүй айл зөндөө л байна шүү дээ. Тэтгэл ямар байгаа, салин ямар байгаа тийм ээ. Мах үнэтэй болохоор хон жоох үнэтэй байна. Үн хонжуул жоох өндөр байна энэ жил бол. Ер нь тэгээд өгөл дэшээ бол нийлээд өндөр болох мах. Үн хонжин замбраагүй л шүү дээ. Хурганы ах төлөг гэхэл 350 400 хэд. Гэхдээ чи хуурга 100 мянгатаа 100 хүрэхгүй 50 мянгатаа л байгаа шүү дээ. Гэхдээ тэд нэгнээс ахлаа гэхэд өвөлжигээ тийчээл идлэгээ 50 мянган чилээднэ. Тэгэхээр чи замбрага ярьсан сая 2000 төгрөглөө нэ. Өөлн 1000 ярьсан 1000 гэж чинь. Арай дэндүү нэмсэн бэ. Замбрага алж. 100-аас яаж худалдана авалтууд байхгүй шүү дээ. Хүмүүс 400-500 мянгаас яаж сарын сая 500-аас 2 саяын цалинтаа 500 мянгаар хоол авч идэж чадахгүй шүү дээ. Улс төрөөс хитрхээ оролцоод нөөцийн мах гаргаад байсны хүчинд мах нь ингээд өсөхгүй байжсэн. Энэ хэдэн хоньтой ирүү та? 20 дон дээрээ л. Өнөө өглөө ирүү. Аха. Бараг 13 инч зарчаад байгаа юм байна тий. Одоо гээд орч. Би нэг 60-70 тонтой ирлээ одоо 3 хоног зараад одоо ингээд дуусч байна. Дан баг малт ирсэн, ямаа голдон малт ирсэн, ямаага зумлганд оруулчихлаа. Цаашид мах малын үн 8 дугаар сард баг зэрэг буурах магадaltaй. Гэхдээ шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хилээр гаргах махны хэмжээ буурахч эрхэвэл махны үн улам бүр өснө гэдгийг малчид ярьж байна. Иймээс махны үнэтэй зөвхөн нөөцийн мах гаргаж тэмцэх бус үр дүнтэй бодлого шийдэл өгүүлэгдэж байна. Эс бөгөөс 60 сая орчим малтай монголчууд энэ байдал удаан үргэлжилвэл махаа авч дийлэхгүй төрхнэ.